Хай. Өнөөдөр хүүгийн хичээлийн эхний өдөр. Хүү маань тогтолж байгаа бах. Гэхдээ үнэн дээр надад ч бас гоё юуна. Гэхдээ өнөөдөр яг бүтэн хичээлтэй биш гэсэн. Зүгээр нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд танилцуулга өдөрлөгтэй гэсэн. Тэгээд өглөө 8-аас 11:30 хүртэл ороод тэгээд тал өдрөл хичээллэнэ гэсэн. Тэгчээд маргааш яг 9 сарын 1, 2, 3-нд амраад 9 сарын 4-өөс орох юм гэсэн. Яагаад гэвэл 9 сарын 3 чам Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын цэргийн парад яг Бээжинд болох болохоор аюулгүй байдлаа бодоод 9 сарын 1, 2-нд бас амарч байгаа юм. Тэгэд яг 9 сарын 4-өөс аль биесээр сургуулийн нээлт болоод хичээл нь орох юм гэсэн. Хүүгийн маань сургууль энгийн л нэг улсын ерөнхий боловсролын сургууль. Тэгээд Хятадд бага сургуулийн боловсрол үнэгүй байдаг болохоор сургалтын төлбөр, элдв зүйлсийн төлбөр энэ төр гэж байхгүй. Харин хоолны мөнгөө эцэг нь өөртөө гаргах юм гэсэн. Тэгээ хоолны мөнгөний хэд гэсэн бэлээ? 17 илүү 19 яа ч гэлөө. За ямар ч гэсэн нэг өдрийн хоол бол 10,000 төгрөг юм бэлээ. Гэхдээ өдрийн ганцхан хоол л сургууль дээр идэх юм бэлээ. Өглөөдөө гэртээ өглөөнийхэн цаг уучаад тэгээд оройдоо гэртээ хараад оройныхон хоолыг идэнэ. Өдрийн хоолол анги дээр идэнэ. Ер нь яг ийм хуваартай юм бэлээ. Өглөө 8-аас хичээл нь ороод 11:30 хүртэл орох юм. Тэгчээд 11:30-аас 1 цагийн хооронд хүүхдүүд өдрийнхөө хоолыг идээд тэгээд унтаж амарчаад тэгээд 1 цагаас 4 хагас хүртэл хичээл ороод тэгээд нэмэлт тавтлага юм тийм ээ сонирхлын ангиуд авахул аваад тэгээд тэр сонирхлын ангиуд нь харин тусдаа төлбөртэй гэсэн. Тэгээд элдв ангид явахгүй шууд тарна гэвэл ер нь 4 өнгөрөөгөл хичээлэн тарах юм гэсэн. За жоохон дуудулчаад өрөөчлүүлээд ярээ. За үргэлжлүүлээ ярээ. Дундуур нь дуулж мололоо. Тэгээд нэг анги болохоор нэг үндсэн багштай, нэг туслах багштай, тэгээд 40 хүүхэдтэй. Тэгээд хичээл болгоны тустай багш нартай тэгж хичээлэх юм бэлээ. Тэгээд одоохондоо яг ямар сонирхлын сонгоны ангиуд нэгдсэн байгаа нь бас яг багш нь зарлаагүй. Ямар төлбөртэй энтрийн ерөөсөө хэлээгүй байгаа тийм болохоор бас харж иж болъё. Гэхдээ одоохондоо дөнгөж эхний семестр нь болохоор сонгоны нэмэлт ангид хичээллүүлэхгүй ч гэсэн яг эцэг их нэг ажилтай тэгээд 5-6 өнгөрөөж тардаг бол хүүхдүүдийн сургууль дээр ингээд өөр хичээл ангид ингээд сургаад байж ах зорилготой болохоор бас заавал хүүхдүүдэд нэмэлт ангид явуулах албагүй гэж бодож байгаа эцэг эхчүүд ч тийм бас явуулахгүй байж болно л доо. За хүүгээ сургуулиас нь авчлаа. Сургууль дээр өнөөдөр гоё исэн гинэ. Нөхөр хоёр өглөө хүүгээ хүргэж өгчөөд өнөөдөр 8-аас очиод 11:30-аас тарах байсан. Тэгээд бит хоёр хүргэж өгчөөд баг бит хоёр өөртөө догтлол сандраад ам шүү нэг хармааргүй санагдаа. За хийх юм болтохгүй гадуур. Нөхөр гэртээ өглөөний цайгаа уугаагүйсэн. Тэгээд өглөөний цайгаа уучаад тэгээд гадуур кино үзье гэсэн чинь яг цаг нь тарахгүй. Хүүгийн сургуулиас авах цаг нь яг оройтчихгоо. Тэгээд бит хоёр өглөөний 10 цагаас караоке ороод 1 цаг дуулаад тэгээд хүүгээ авсан. Тэгэд би хүүгээд сургуулиас нь авчаад зогсоо зайгүй хүүгээсээ өнөөдөр сургууль чи ямар байсан? Яасан, юу хийсэн, юу сурсан гэж асууад исэн байхгүй юу? Тэгсэн чи хүү маань гоё байсан гэсэн ер нь таалагдсан энтергээ хэлсэн.
Тэгсэн чи би миний хүү чи одоо ингээд цэцэрлэг төмнө өдөржингөө тоглоод ингээд найзуудтайгаа ингэж байдаг гэсэн бол одоо ингээд тоглож чадхаа болцсон. Сургуульд нь тоглоом байхгүй. Тэгээд илүү их ачаалттай ийм болсон. Тэгээд тэр нь анзаарэгдэж гинөө. Жохон ядарсан уу энэ төр гэд ингээ асуугаад исэн байхгүй юу. Тэгсэн чи нөхөр чи хитрхи их ингээ чиглүүлж асуугаад таам биш үү гэд надад тэггүй юу. Тэнгүүт нь би яг ингээ анзаарсан цаа. Би нэг одоо өөрийнхөө айдсыг гэх юм уу. Нэг албаар ингээ хүүхдээсээ асуух гад хүүхдтэй мэдрүүлэхгээ тариад исэн билээ. Надад яагаад ч хүмүүс маань ингээд цэцэрлэгээсээ сургууль руу орж байгаа юм хөргөн шилжилтийн үеийг надад нэг жоохон илүү хүмүүс маань томорч байгаа юм байна. Одоо юу гэж бодгоц юм бол одоо миний гараас гарч байгаа юм байна ч юм уу эсвэл нэг тийм мэдрэмж төрсөндөө жоохон дотроо нэг хүүхдээ харамлсан ч юм уу. Нэг яг тиймэрдүү мэдрэмж надад мэдрэгдсэн юм шиг үлээ. Тийм болохоор нэг сонин мангар юм шиг ингээл харин ч ил хүүхд нөөрөө гоён дуртай байсан гэж татчихаа. Чи ядраагүй юу? Чамд тэнд тоглоом байхгүй зү тэр гэлээ амир төвхтэй асуулт асуугаал. Ер нь хүүхдтэй ихэд их нөлөөлөх гэж оролдох. Хүүхдээ өөрөөсөө хэд их хамааралтай байлгах. Энэ зэрэг нь ер нь хүүхдийн амжилт хөгжилд сөрөөр нөлөөлөхөөс гадна ээжэд бас ийм нэг хамаарлын тийм эмгэг үүсдэг. Хотлоо эмгэгэн ч бас юу юм гэхдээ ямар ч ихсэн асуудал үүсдэг гэсэн. Тийм болохоор энэ үед нь ерөөсөө хэд хөгжилж өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө хүслийг хүүхдтэй дарамт чахалт болгоолгүйгээр өөрийнхөө хэрхэн сурч хөгжихийг харах, ард нь дийлийнхэн захыг мушгих гэдэг шиг дэмжих зүйлээрээ дэмжин зааж одоо балет шиг л суухан л миний үүрэг юм шиг байна. Би гэхдээ өмнө нь хүүгээсээ асууж исэн. Чиний өмнө дуртай динозаврын шин тоглоом байвал чи илүү хурдан гүйж очиж авах айл эсвэл дургүй динозавр чинь чамаа хөөживэл чи илүү хурдан гүйх болов гэдгсэн чи хүү маань урд дуртай динозавр байвал авахын тулд илүү хурдан сайн гүйн гэд тэгжсэн. Гэтэ миний хувьд бол эсэргээрээ л дээ. Би ардаасаа юмд хөөлөгвөл илүү хурдан чанартай гүйдгийг. Тийм болохоор ер нь хүүхдийнхээ зориг хүслийг илүүтэй ойлгох, хүслийн хүндэтгэх, өөрийнхөө дайрч зүтгэхгүй л байх ёстой юм шиг санагцсан. Гэхдээ юу би одоо нэг тал өдөр хүүгээ сургуульд нь явуулангуудаа амар их юм ойлгосон байхгүй тий. Өнөөдрийн хичээлийн хуваар нь яг тодорхой гараагүй байгаа гэсэн. Гэтэ багш нь өнөөдөр 7 ном өгсөн билээ. Тийм ч ер нь 7 хичээл бол орох байх. Юу вэ гэхлээр хэл бичиг, математик, шинжлэх ухаан, эрүүл мэнд, англи хэл, хөдөлмөр болон ёс зүй гэсэн номнууд өгсөн билээ. Гэтэ хөдөлмөр ёс зүй хоёрын ном болохоор нэлийн зузаан. Энэ хоёр хичээл нь илүү их цагаар ч юм эсвэл илүү нарийн орох байхаа. За тэгээд бүх сурагч оюутнуудад шинэ хичээлийн жилийн мэндийг хүргээд эрдэм мэдлэг бол хүний амьдралыг өөрчлөх, зориг хүсэлтэд очих хамгийн чухал түлхүүр нээдэг болохоор улам илүү хичээх хэрэгтэй. За бай бай.